Сайн байцгаана уу? Та бүхэн миний Crime Time playlist-д тавтай морил. Энэхүү плейлистээрээ би болсон байдгийг гэмт хэрэгүүдийн талаар ярьдаг байгаа. За тэгээд өнөөдрийн гэмт хэрэг бол маш хачирхалтай галзуу хэрэг байгаа. Тэгээд тийм болохоор шууд гэмт хэрэгтээ орцгоё. Өнөөдөр бас реакшн хаваалцгаад манай нөхөр камерны ард сууж байна. Сайн байна. За тэгээд өнөөдрийн хэрэг бол Лиса гэдэг сансрын нисгэгч хүүхний талаарх хэрэг байгаа. За тэгээд Лиса бол 1963 оны 5 сарын 10-нд Вашингтон DC төрсэн. Тэгээд ер нь өсвөр нас амьдралын тэр чигтээ бол энгийн Америк хүүхдээсэн. За ингээд 5 настайдаа саран дээр газардж байгаа үйл явдал болсон. Тэгээд Америкийн бүх хүмүүс багтаж үзэжсэнтэй аялгаагүй Лиса үзээд багтахаас гадна өөрийнхөө мөрөөдлийг олж авсан байна. Энэ бол сансарт нисэх. Тэгээд сансрын нисгэгч болох. Тэгээд мэдээж 5 настай охин ээж авдаа би том болоо сансрын нисгэгч болно гэж хэлэхэд ээж аваа. Өө тэглгүй ахтай ээж сансрын нисгэгч болно. Миний охин чи ийм мөрөөдөлтэй гэжсэн бол Лиса энэ мөрөөдөл хаяагүй. За тэгээд Лиса маш онц сурдаг охин байсан. Тэгээд 10 жилдээ хүртэлтэй ахлах сургуультай хүртэлтэй сансрын нисгэгч болно гэдэг мөрөөдөл хаяагүй. Энийг ээж аваахан санаж байгаа зовоож эхэлсэн. Чи хоёроод ч миний охиныг л бүтггүй мөрөөдөл яриад байгаа санагдаад байгаа юм. Ингээл айл бол унтраачихгүй. Гэхдээ ер нь бодит байдлыг жоохон таниулж ирсэн л да. Яагаад гэвэл одоо сансрын нисгэгчийн талбар тэр салбар бол ихэвчлэн ирчүүд байдаг салбар. Тэглэж ээж аахын хувьд бол хэрвээ иймэрхүү мэрэгчлэлтэй болох ч бол бүр багаасаа бэлтгэдэг байх гэсэн бодол байсан. Тэгээ мэдээж хүнд хэцүү салбар охиндоо санаан зовсон. Гэсэн хэдий ч Лиса мөрөөдлөөсөө ерөөсө бууж өгөөгүй. Би сансрын нисгэж болно гэсэн мөрөөдлийнхаа дагуу одоо цаашаа хичээлсэн байгаа. За тэгээд мэдээж ямар мэрэгчлэлтэй байж би илүү NASA-д ажиллаж сансрын нисгэж болохтойгоо ойртох вэ гэж бодсон. Ингээд одоо US Navy буюу Америк нэгдсэн улсын Тэнгисийн цэргийн академид элсэн орсон байгаа. За ингээд академид элсэн ороод маш амжилттай суралцсан. Тэгэд ер нь Лисагийн амьдрал гэх юм бол хүмүүс дандаа өөрт нь эргэлзэж исэн. Багш нарын хүртэлтэй чи юм ихтэй тэгээ сансрын нисгэж болох ч юм уу. Окей гэдэг ч юм уу те. Мэдхгүй юм даа гэлээ. Тэгтэл Лиса бүгдд нь буруу гэдгийг харуулсан. Маш их хичээл чармаалтай байсан. Академид нэлийн дээгүүр бичигддэг, онц сурдаг. За тэгээд ер нь бол Лисагийн амжилт бол хилээд дуусахгүй. Хичээлдээ сайн бүх юмдаа хичээдэг. Тэгээд ер нь өөрийгөө маш зөв зэгцтэй авч явдаг. Сэтгэл хөдлөл бараг гаргадаггүй. Айгу одоо мэрэгжлийн энэ багш нарт нь болон хамт олонд нь айгүй их тодор одоо үлдсэн. За ингээд академид төгсчөөд бүр магистра хамгаалсан байгаа давхар мэрэгчлэр. За давхар мэрэгч нь бүр гайхалтай. Энэ юу вэ гэвэл одоо шинжлэх ухаанаар магистр хамгаалаад тэрнээсээ гадна агаарын хөлөгний инженер гэдэг гайхалтай мэрэгчлэр давхар магистр хамгаалсан байна. За ингээл ерөөсө маш мундаг байсан гэсэн үг шүү дээ. Тэгээд Тэнгисийн цэргийн академид байх хугацаанд яг өөртөө адилхан сонирхол нэгтэй Ричард Новак гэдэг залуутай танилцсан байна. За тэгээд танилцаад биеиндээ хайртай болоод энэ гэр бүл болсон. Ингээд Лиса Новак гэдэг охинтой болсон байгаа. Нөхрийн хоогийг аваад. Тэгээд та нар ч гэсэндээ Лисагийн талаар илүү мэдээлэл хайх юм бол Лиса Новак гэж бичих юм бол илүү болтно. За ингээд Лиса Новак хүнтэй суугаад ингээд бүх одоо магистр хичээл амжилттай дүүргээд ингээд гайхалтай явж байгаад 92 онд хүүгээ төрүүлсэн байгаа. За ингээд хүүгээ төрүүлээд хосууд цаашлаад. Гэхдээ нөхөр нь бол Ричард маш сайн залуу. Тийм болохоор ингээд Лисагийн мөрөөдлийг мэдэж ойлгодог. Тийм болохоор чи ингээд мөрөөдлөх хөдлөө яваа. Би хүүгээ харъя гэх мэтчлэн. Ер нь бол маш сайн нөхөр байсан гэсэн үг. За ингээд энэ Лисад маш таатай боломжийг олгосон. Лиса илүү мөрөөдлөх хөдлөө хичээж илүү шургуу ажилласан. За тэрний хачаар 1996 онд NASA-гаас имэйл авсан. За энэ бол мөрөөдөл нь билээ. Энэ бол Лисагийн амьдралын хамгийн жаргалтай өдрүүдийн нэг байсан. Тэгээд энэ мэйлээр нь сайн байна уу ингээд NASA-гаас бичиж та ингээд салбартаа шилгэн байсан учраас бид нар таныг манай сансрын нисгэгч хөтөлбөрт хамрагдаасаа гэж хүсэж байна. Мэдээж маш олон хүмүүс байгаа. Гэхдээ энэ хөтөлбөрөөс шигшигдээд одоо бид нар сансрын нисгэгч сансарт хөөх хүн шалгаруулж явна. Тэгээд хэрвээ та сонирхол бидэнтэй холбогдорой гэсэн мэйл хүлээж авсан ба. За ингээд маш баяртайгаар хүлээж авсан. За тэгээд мэдээж Лиса бүх төрөл дээр шилдэгэнд байсан учраас ингээд NASA-гаас сонгогдсон 44 хүний нэг нь болж чадсан. Яа бүр гайхалтай. Лиса хүн болгон бахархаад эмэгтэй хүн чадахгүй гэж хэлсэн бүх эргэлзээг байхгүй болгоод. Тийм ээ. За ингээд Лиса бүр маш жаргалтай байсан. Бүх юм амьдралынхаа
голдрлоор яваад өөрийнх нь мөрөөдөл яг л хүсэжсэнийхэн дагуу явж исэн. За ингээд хөтөлбөртөө хамрагдаад байж байгаа хугацаанд босныг бүр гоё зүйлтэй тулгарсан байгаа. Тэр нь юу вэ гэвэл одоо хамгийн сайн найз охинтой болсон гэсэн үг. Тэр нь Laurel гээд бос сансрын нисгч эмэгтэй. Хоёулаа хөтөлбөр тогтоод танилцсан. Мөрөөдөл нэгт найзууд. Тийм, тэгэл хүмүүс чи адилхан мөрөөдөлтэй, адилхан зорилготой хар чинь илүү дундаа төстэй юмтай. Тэгээд нөгөө Лиза чинь багасаа л өөрийгөө дайчилж хөдөлмөрлөж исэн болохоор найз нөхөд баг байгаагүй. Тэнгуут ингээд ийм сайн эмэгтэй найзтай болно гэдэг бол маш баяртай байсан. За тэгээд Лиза, Laurel хоёр ингээд мөрөөдөл хаваалцаад хамтдаа ярилцаал те. Тэгэл сансарт ямар байдаг вэ? Хоёулаа хизээ нисэх бол гэх мэтчлэн зүйлсийг дандаа ярьдаг. Ингээл хичээл чанартай он жилүүд үргэлжилж байж агаад 2002 онд гайхалтай мэдээ ирсэн. Тэрний юу гэвэл удахгүй Колумбия гэдэг сансрын хөлөг онгоц сансарт гарна. Бэлэн болсон. Тэгээд NASA ингээд одоо та нарыг бэлтгэгдсэн хүмүүсээ удахгүй сансарт хөргөнө гэсэн мэдээ ирсэн байна. За ингээд хоёр найз амар баярсан. Тэгээд бүр баяртай зүйл нь гэх юм бол энэ Колумбия гэдэг хөлөг, сансрын хөлөг 2 удаагийн нислэг хийх хуваар тогтоогдсон байна. Тэгээд эхний ээлжинд нэг нислэг хийчээд сансарт байж агаад буцаж ирээд туршлагаа хуваалцаад дараачийн 2 дахь нислэг хөөрнө гэсэн төлөвлөлттэйсэн. Тэгээд 1-р нислэгт нь Лисагийн сайн найз Laurel багтсан. Тэгээд 2 дахь нислэгт нь Лиса багтсан. Хоёулаа багтсан тийм. Ингээр тэр хоёр яг Колумбия гэдэг хөлгөөр хоёлаа ари өөр цаг хугацаагаар ч гэсэндээ нисгэж байгаа. Йоо тэр хоёр бүсгүй маш баяртай. Насаараа бэлтгэгдсэн мөрөдөл ингээл биеллээ. Тэгээд бүр хамгийн сайн найзтайгаа нэг хөлөгт хамтдаа нэг туршлага, нэг зүйлийг үзнэ гэдэг чинь амар гоё шүү дээ. Яг зорсон зүйлтэй одоо ирлээ шүү дээ. За тэгэл амар баярлаад ингээд 2003 оны 1 сарын 16-нд Колумбия анхны хөөрөлт хийж байгаа байхгүй юу. За ингээд анхны хөөрөлтөө хийгээд амжилттай хийсэн. Тэгээд энийг нь Америк нэгдсэн улсын бүх хүмүүс үзэл багтаал. Тэгээд Лиса бүр дунд нь маш их баяртай байсан. Яа тэгвэл өөрийнх нь мөрөөдөл нэг алхмаар маш ойрхон боллоо. Хамгийн сайн найз нь сансарт нисэж ийн, мөрөөдлөө бас биелүүлж ийн. Тэгээд 92 онд төрсэн хүн ийм үед бас том болсон байгаа шүү дээ. Тэгээд ээжтэй хамтдаа Колумбия хөлөг одоо тэнгэрт хөрхийг харсан. За ингээд сансрын хөлөг бол сансарт нэг удаан байдгүй юм байна. Тэгээд 2 өдрийн дараа Колумбия хөлөг газардах дэлхий дээр буцаад ирэх хуваартай байсан. За ингээд Америкч тэр даяар хүлээгээл те. Хэвээ нэрээ бүр Лиса найзаа хүлээгээл те. Ямар нэгэн хурдан сонсох юмсан. Сансар дээр юу харсан бол тэгээ хурдан лайстай болсон юмсан. Ингээд догтлоод тэр чихтэй одоо 2 сарын 1-ний хүлээсэн байгаа. За ингээд 2 сарын 1-нд хуваарийн даваа Колумбия дэлхий дээр буугайсан. Тийм ээ. За ингээд бүр ингээд маш олон цуглалцсан. Та нар мэдэн штэ тий. За тэгэл маш олон цуглалцсан. Телевиз, сонин, радио, хэвлэл мэдээллийнхэн ингээд засгийн газрын хүмүүстэй бүгд ирсэн хүлээгээл хүмүүс чинь зурагтаар гэртээ хараал тий. Колумбия хөлөг дэлхий дээр газардах нь гэл. Гэтэ хинч одоо болох гэж байгаа юм шигтэй зүйлийг төсөөлөөгүй. Колумбия хөлөг дэлхий дээр ойртож явах хугацаанд NASA-тай сүлжээ тасарсан. Ерөөсөө ямар ч сүлжээ байхгүй болсон. Ямар ч одоо тохио авахгүй болсон гэсэн үг. Тэгээд NASA-гийнхан гахаад за сүлжээнд нь асуудал гарсан баг. Тэгтээ одоо ингээд газартнаагаа харж исэн бол цагийн үеэс хоцорсон. Тэгээд бүгдээрээ гахаад хүлээгээд сэтгүүлчид ч гэсэн ингээд хараад байжсэн чинь удалгүй агаар дээр түн бомон хэсэг. Ингээд агаар мандал дээр бууж ирэхийг харсан. Тэгээд юу бас нь ойлгомжтойсэн. Колумбия хөлөг харамсалтай дэлхийд газартахаас өмнө дэлбэрсэн. Тэгээд хөлөг дотор байсан 7 сансрын нисгэгч ингээд амь алдсан байна. Тэгээд тэрний дунд мэдээж Лиса хамгийн сайнаас Laurel байсан. Харамсалтай. Тийм. Тэгээд энэ мэдээ Америкчууд бүгдээнд маш гонхтой. Тэгээд яг энтэй төстэй хэрэг 86 онд болж исэн. 86 онд Challenger гэдэг одоо агаарын хөлөг ингээд маш олон хүмүүс цугласан те баяртай гаргаж өгөх гэж байхад Challenger хөлөг газраас хөндөрөөд бараг минут гарангийн дараа дэлбэрсэн. Тэгээ мөн адил 7 насурч байсан. Тийм. Мөн адил 7 насурч байсан байхгүй юу. Тэгээ яг энэ хэрэгтэй адилхан хэрэг тавтагдсан. Гэхдээ арай илүү зүйл нь гэх юм бол сансарт 14 хоног амжилттай байсан. Гол нь газардахтаа ингээд дэлбэрчиж байгаа гэсэн үг. За тэгээ мэдээж Америкчуудын энэ одоо гонхтой л та те ингээд хөлгөн дэлбэрсэн 7 сансрын нисгэгч нас орсон гэдэг. Гэтэ энэ Лисаг хувьд бол бүр хэцүүсэн. Яа тэгвэл Лиса энэ хүмүүсийг бүгдийг таних шүү дээ. Хамт олон хамгийн сайн найзын дунд байсан. За ингээд Лисад амар хэцүүсэн. Тэрнээс гадна ингээд Лисагийн мөрөөдөл байхгүй болчихлоо шүү.
өдөр болгон сансар хүлэг хийхгүй шүү дээ. Тийм шүү. Тийм чинь Лиса одоо тэгээ би янз зүг. Уул нь би энэ хүлэг дээр чинь суугаад мөрөөдлөг биелүүлэх хэрэгтэй байсан шүү дээ. Гэтэл ийм болчлоо. За тэгээд эн чинь бол маш их мөнгө ард нь явж байгаа шүү дээ. За тэгээд чи одоо 2003 он болж штэ. Тэгээд тэгэхэд зүгээр л Америк нэгдсэн улс ингээл дэлхийд даяар хүмүүсийн өмнө одоо зургт үзчихсэн мянган хүмүүсийн өмнө зүгээр л 7-1 агаарт ингээд хэлбэлчихэж байгаа байхгүй. За ингээл хүмүүс маш эрчимтэй шууд юу болсон ямар алдаа гарсан гэдгийг тодорхойлох гэж ажилд орж эхэлсэн. Тэгээд Лиса болон НАСА-г ажиллаж гашуудаж чимжаагүй. Ерөөсө гашуудах ч завгүй. Юу болов 7 хүн ингээд бүр агаар тэр хүмүүсийн нүдэн дээр байхгүй болчихлоо шүү дээ. Бүр үндэсний телевизээр та нар одоо юу буруу явсныг яг одоо олж тогтоо. Гэт НАСА шууд ажилд оруулсан байгаа нисгэгчдийг. Тэгээ инженер нисгэгч те юу гэдэм бүх ажилчид мэрэгчлэнүүдийг ажилд оруулсан байгаа. Алдаагаа залруулах. За ингээд бүр хөл толгой болохгүй юм болсон. Лиса найзынхаараас гашууд чадаагүй, мөрөөдлийнхаараас гашууд чадаагүй шууд бэлтгэлд орж байгаа байхгүй. За тэгэл НАСА-г ажилчид хэцүү байдалд байсан. Тэрнээс гадна Лиса одоо энэ үйл явдлын дараа сайн найзыгаа алдаад сэтгэл нь готролтой байсан ч гэсэндээ гэр бүлийнхэн амьдрал нь одоо айгу таагүй болцсон. Тэгээд ер нь бол одоо нөхөр нь жоохон гомдолж ихээсэн. Чи дандаа л гэртээ байхгүй. Би ингээд чиний мөрөөдлийг хүндлэж чамааг ингээд явуулах тусам чи ингээд улмал яваад ахын ерөөсө биднийг гэхээ болчлаа гэд. Тэгээ яагаад биднийг гэж хэлж байгааг гэвэл 2001 онд Лиса ихэр охин төрүүлсэн. Ингээд 3 хүүхдээ өсгөх таалсан. Тийм. Тэгээ чи ингээд 3 хүүхдээ ерөөсө анхаарал хандуулахгүй би л гэртээ байдаг ингээд гэл юу нэг ингээд гэр бүлийн асуудлууд гарч ирсэн. Лиса сайн заалцсан. Гэрийнх нь харилцаа таагүй. Мөрөөдөл нь одоо хизээч биелхийн тодорхойгүй болчихж байгаа. Тийм ээ. За ингээл бүх зүйл утгагүй байж итэл азар 12 сард дахиад нислэг тоолсон байна. Ийм богино хугацаанд уу? Тийм богино хугацаанд. Тэгээд амжилттайгаар дараачийн сансрын хүлэг бэлэн болсон гэж зарласан. За тэгээ мэдээж одоо энэ нислэгээр явах одоо нисгэгчдийг дахиад сонгон шалгаруулахар болсон. Тэнгуут маш олон хүмүүс байсан. Гэтэ айгүй сонирн байгааз яг энэ онд одоо хэдэн сарын өмнө гэсэн үг шүү дээ. 2 сарын 1-нд амар ойрхон хугацаа. Энэ аимшигтай зүйл болоод агаарт ингээд 7 сансрын нисгэгч хэлбэр байхгүй болсон шүү дээ. Гиснэ хідэж хүмүүс би явъя гэд бүр хөшөлцөөр л байсан. Тэгэхээр одоо ямар нарийн нэгтэд нь харагдчихж байгааз. Тийм ээ. За ингээд Лиса ч гэсэндээ явмаар байгаа учраас ингээд явах хүсэлтэй бүртгүүлсэн байгаа. За ингээд дахиад хөтөлбөр тавьж эхэлсэн. Тэгээд мэдээж сансарт гарахаас өмнө маш олон шат амжилтыг давдаг. Тэрний нэг нь юу вэ гэвэл Канадад яг хамгийн хүйтэн өвөл хамгийн хүйтэн цэг дээр зүгээр байгальд зэрлэг байгальд авчид хайчдаг. Ингэснээр хүний одоо survival буюу те өөрийгөө хэр авч явах чадвар. Тэгээ хүйтэн хэр төсвөртэй байх уу? Ямханаар юм хийх чадвар гэдэг энэ зүйлсийг нь хөгжүүлдэг ийм сургалт байдаг. Тэгээд энэ сургалтанд байж байгаа хугацаанд Лисад юу тохиолдсон гэж Лиса хүн тарьтай болсон. Өөр хүнд үү? Аха. Энэ нь өөртөө мэрэгжил нэгтэй сансар нисгэгч Bill O. За тэгээд William O'Fallon гэдэг хүн баггүй юу? Тэгтээ төмөрөө Bill O гэдэг утгаа тэгвэл ойр дотны хүмүүс нэг гэж дууддаг. За Bill O-ыг тодорхойлох юм бол сайхан залуу хүүхнүүдийн дунд нэр хүндтэй. Тэгтээ гэр бүлтэй 2 хүүхэдтэй. Гисэн хэдий ч энэ 2 хүний хоёулаа гэр бүлтэй гэдэг нь энэ хоёрыг зогсоогүй. Ингээд гэр бүлээс гадуур харилцаа эхэлсэн. Маш муу. Гүнзгийж эхэлсэн юм тий. Аха. За тэгээд сургалтанд байх хугацаанд харилцаа нь эхлээд сургалтнаасаа ирээд НАСАд ажиллаж байхдаа хүртэлтэй энэ хоёрын гэр бүлийн гадуур харилцаа явж эхэлсэн. Үргэлжилсээр байсан. Тэгээд НАСАд бус дүрэн байт юм байна л да. Тэр нь юу гэвэл одоо ажилчид дунд ямар нэгэн хувийн харилцаа байж болохгүй. Гэхдээ би бол энийг амар ойлгож байгаа. Яг гэвэл энэ ч одоо маш нарийн мэрэгжил шүү дээ. Тэгээ ер нь амин настай холбоотой мэрэгжил шүү дээ. Ийм мэрэгжлийг хувийн одоо сэтгэл зүйтэй ч юм уу хувийн асуудалтай холбох юм бол аюу хэцүү. Тийм учраас энийг бүр маш хатуу хариулдаг. Яг гэвэл чи төсөөлт ингээд сансарт энэ хоёр хамтдаа нисчлээ гэж үү тий. Тэнгууд маргалдах ч юм уу, бие биенийг хаардах ч юм уу, тэрнээс гадна одоо таагүй ямар нэг тийм таагүй амьсгал тэрнээс гадна ямар нэгэн аюултай зүйл боллоо гэж бодсон шүү дээ. Тэгэхэд одоо хүн тий за 5 хүнийг аврах уу, хайрт хүнийг аврах уу гэвэл тийм шүү дээ. Айгу хүнд адил үсэн шүү дээ. Магадгүй хинж тэгэл хайрт хүнийг аврах шүү дээ. Гэтэ тийм байж болохгүй шүү дээ. Ямар нэгэн зүйл байл айлуулах олон хүнийг авах шүү дээ. Ийм олон шалтгаанаас болоод ер нь НАСА зөвшөөрдгөө хувийн харилцааг гэтэл энэ хоёр үргэлжлүүлсээр л байсан. За тэгэд үргэлжлүүлж явах хугацаанд
Билл Оуэн ихнэр энэ хоёрын харилцааг олоод мэдсэн. За тэгээд олоод мэдэн гутлаа. За энэ хоёрын харилцаа бол миний мэдлээс давсан юм байна. Би одоо юу ч хийгээд зогсож чадахгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээ шууд за би чамаас саллаа гэж салсан. Ингээд Билл ганц бие залуу болсон. Тэгээд Билл ганц бие залуу болоод ганц бие залуугийн байр худалдаж аваад тэгээд энэ байранда бараг Лисад илүү чөлөөтэй уулзаад тэгээд ер нь бол Лисаг ятгах эхэлсэн байгаа. Одоо ингээд нөхрөөсөө салчаач би ингээд эхнэрээсээ салцсан. Тэгээ одоо ингээд чамаг бас нөхөртэй чинь байлгамааргүй гэх ч юм уу ятгалаг авч эхэлсэн лээ. Гэхдээ Лиса үгүй гэсэн. Яагаад гэвэл Лиса ч ингээд мөрөөдөл хөдлөө явж байгаа юмхтэй шүү дээ. Тэгээд удахгүй нислэг Discovery гэдэг хөлгөнд орох нэр нь баталгаажсан. Тийм чинь одоо ийм хувийн харилцаанаасаа болж энэ мөрөөдлөө балахыг хүсээгүй. Яагаад гэвэл Лиса ч энэ үед одоо хамгийн од тэ хэвлэл мэдээллийнхний гол дүр байгаа эмэгтэй штэ. Яагаад гэвэл хүн болгон тэ удахгүй сансар нисгэж байгаа эмэгтэй сансар нисгэж гээл тэ Лиса Новак гэл хаасаагүй мэдээлэл сайн сэтгүүл дээр гараад тэр мэдээж одоо эмэгтэй хүнийг тэ ингэж үл ойшоодаг салбарт ингэж өндөрт гарчаад дахиад тэ Лиса Новак гэхдээ тэр одоо хайр дурлалын асуудлаас болж нөхрөөсөө салсан ч юм уу. Тим мэдээ өөрийнх нь эсрэг гарч карьерт нь тал бүлдээ хийх ч юм уу те айлсгүй мөрөөдөлт нь саадлах хүсээгүй. Тэм болохоор Лиса үгүй би нөхрөөсөө одоохондоо салахгүй гэж Биллд хэлсэн байгаа. За ингээд 2003 онд Discovery хөлөг одоо сансар нисэх 5 гарсан. Энд чинь ингээд Лисагийн нэр багтсан байгаа. Амжилттайгаар орсон. За тэгвэл энэ хөлөг хөөх гэж бас нэлийн хойшилсан. Анх 1 сард хөөрөн гэж төлөвлөж исэн болвол өмнөх болсон аюултай зүйлээ бас харгалзаж үзээд бүх юмыг нарийн хийсэн баг. За тэгэл яг хөөрхийн өмнө одоо энийг шалгая, одоо тэрийг шалгая гэсээр хагаад 7 сарын 4-нд буюу Америкийн Independence Day баярын өдрөөр Discovery хөлөг сансарт хөрсөн юм тийм. Амжилттай хөрсөн. Лисагийн мөрөөдөл биелээд Лиса гарт гарсан, сансарт гарсан. За тэгээд Лиса 13 хоногийн турш одоо сансарт олон улсын сансрын төв гэж байт юм байна л да. Тинжээ байрлаад ингээд сансрыг судалсан. Ямар гайхалтайсан бол тэг хүний мөрөөдөл ингэж биелээд тэгээд биелэхээсээ гадна бүр мэдгүй миний бодлоор айгүй гоё байсан баг. За тэгээд 13 хоногийн дараа бүр Discovery хөлөг амжилттайгаар газарсан дэлхий дээр. За тэгэл бүр хэвлэл ямар нэг муу юм болоогүй юм те. Ваа эмэгтэй сансрын нисгийг сансарт яваад ирлээ Лиса Новак гэж дахиад одлоо те. Бараг улаан хайсан дээр буугаал те. Америкийн хүн болгон тэр хүмүүсээр бахархаал туг мугаад намруулаа. Тэгэл өстө нэр бөөм баяр болоод тэгсэн чинь Лисад л маш муухай байсан. Яагаад гэвэл сансраас бууж ирэхээр хүмүүс ингэдэг гинэ. Сансарт ниссний дараа дэлхий дээр ирэхээр юу ч тэр мэдрэмжийг дахиж өгч чадхаа болждаг. Тийм болохоор хүмүүс юу н сансраас буухаараа жоохон сэтгцийн хувьд хэцүү байдаг. Яагаад гэвэл хизээч тэр мэдрэмжийг дахиж авч чадахгүй болчдог. Тэгээ Лисагийн ч гэсэн яг адилхан дэлхий дээр буусан ч бүх юм таалагдаагүй. Ингээ бүх юм ингээл юм илүү. Ингээл болоо илүү. Тийм үү. Одоо яах юм гэдэггүй. Нөгөө нэг яг амьдралынхаа зорилго болгосон зүйл нь биелжлээ шүү дээ. Одоо яах вэ? Тэгэд нэг сансарт ниссэн хүн бол дахиад нисэх боломж байхгүй. Яагаад гэвэл маш олон хүмүүс бэлтгэгдэж байгаа. Тэр бүх хүн болгон сансарт нисхийг хүсээд энэ олон шат амжилахаар хичээлж бэлтгэгдэж байгаа шүү дээ. Тийм учраас NASA мэдээж нэг хүндээ дахиад боломжийг олохгүй. Яагаад гэвэл ардаас маш олон байгаа. Тэгээд дээрээс нь эрүүл мэндийн хувьд ч гэсэн ер нь тийм их бах те. Тийм эрүүл мэндийн хувьд ч гэсэн эрсдэлтэй гэж үзээд явуулаагүй. Тэгээ энийг ч Лиса мэдж байгаа өөрийгөө дахиад сансарт гарахгүй гэж мэдж байгаа. Тийм болохоор бүр амар дарамттай байсан. Одоо ингээл болчлоо. Одоо яах вэ? Тэгэл ирсэн чинь нөгөө нөхөртөг асуудалтай. За тэгсэн чинь энэ үед ганц л зүйл Лисаг айгу баяртай болгосон. Энэ юу вэ гэвэл за би сансарт нисэх мөрөөдлөг биелүүлсэн. Одоо л би хайртай хүнтэйгээ амьдрий. Ингээд тэгээд нөхрөөсөө салахар шийдсэн. За ингээд Ричардаас салахар шийдээд салах болсноо Биллд баяртай мэдээ болгож хэлэх гээд уулзсан байгаа. Гэтэл үгүй харамсалтай нь Билл одоо Лисаг ингэж завгүй бэлтгэгдэж байгаа хооронд сансарт байх хооронд аль хэзээ өөр бүсгүйтэй болсон байсан. Тэр нь Colin Shipman гэдэг нэртэй
Босныгийн гайхалтай эмэгтэй байгаа. Яагаад гайхалтай гэж нэг гэвэл Америк нэгдсэн улсын одоо агаарын хүчний капитан эмэгтэй. Бүр ахмад. Амар цолтой байна тий. Тэгэхээр би л нэг амар лаг хүүхнүүдэд дурлж байгаа тий. Тэгээ угаасаа салбарын тэр болохоор тэгэл тэгдэг байх л та. Тэгээ бас нэг юм гайхалтай эмэгтэй амьдралан гараад ирсэн байсан. Тэгээд Лиса амар баярлалаа тий. Биллтэй уулзаад би ингээд утгаар хичээрдээ салгаж байгаа ингээ хоёлаа мөрөөлөө бэлдээд хамтдаа байж болохоор боллоо гэсэн чинь би л уучлаарай би тэгтээ Колин гэдэг эмэгтэйтэй учирсан битээр ингээд маш татны харилцаатайгаа би энэ бүсгүүд нэлийн сайн тэгэж ойлгоно гэж найдаж чинь тий. Тийм болохоор ингээд хоёлаа хэрвээ чи болно гэх юм бол гоё танилуд найзууд чигээр үлдээд хөөж хэлсэн аахгүй. Тэгээ энийг мэдээж чи яаж хүлээж авсан гэж бодож байна? Мэдээж уурлал, дургуцал буу юм болсон. Тэгтээ тэрийг амар санаж чадсан. Тэгэд би л болохоор бүх зүйлийг дажгуулыг тавлагж утсан аахгүй. Яа тэгвэл Лиса асуудалгүй тийм үү гэх юм уу за яах вэ? Би зүгээр штэ би чинь сансарт нисэд ирсэн штэ гэл те аль болох хөнгө харагдгаал тэгэл амар хичээсэн. Тэгэл би л ч гэсэндээ за ашгүй дээ бас кул хүлээг тавчлаа гэдээ салсаахгүй. Тэгтээ үгүй. Хизээш тийм байгаагүй. Лиса энэс хойш бүр яг галзуу X болсон. Зүгээр л тэр мундаг сансарын хэсэг эмэгтэй байжснаа зүгээр л яг галзуу X болсон. Байн гусрын залгаад бүр өдөр болгон залгаад дуут мессеж үлдээгээд бүр яг галзуурч эхэлсэн. За тэгээд галзуурч эхэлсэн ч гэсэндээ нөгөө мэдээж нөхөртөөгөө салах процесс нь явагдаж байгаа. Ингээд салгалт нь эцс болоод салжиж байгаа. За тэгснээ бас нэг мангар зүйлэн гэх юм бол биелийн ээж рүү битсэн маань Лиса. Сайн байна уу би ингээ хүүтэй чи хайр дурлалын харилцаатай. Тэгсэн ирний ээжтэй нуурд нь цөөхөн удаа таарсан баг би юуны танихгүй. Тэгсэн ирний би ингээ хүүтэй чи ийм харилцаатай маа тэгээд миний салалт утгагүй ингээ шийдвэрлэгдэнэ. Тэгэхээр бүгдээрээ ингээ нэг гэр бүл болоо сайхан амьдрах нь. Энэ мэдээ дуулга таатай байна гэж битсэн маа. Тэгээд ийм ачаалттай зүйлүүдийг араараас хийж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд би л юу хийсэн гэж би л сансарт ниссэн. Зөвхөн баруун солгоог сансарт нисэж байгаа хүмүүс. Бос нисэж шүү дээ. Тийм чи бас нэг хамтдаа бэлэгжсэн шүү дээ Канадад. Тэгээд ер нь одоо эдгээр амар инээдтэй бас тэгээд ингийн хүмүүс ингээ түрүүлэн хоногт би нэр загсан чи яваад ч юм уу нэг юм ярьдээ шүү дээ гэсэн чи түрүүлэн хоногт би сансарт нисчээд ирсэн гэж ярьдаг. За ингэдсэн чи би лөө сансарт нисээд ирж байгаа. За тэгээд Лиса ингэж бодсон маа. За би л сансарт нисээд ойлгох байлгүй дээ. Бид хоёр илүү дундаа төстэй юмтай. Бид хоёр хоёулаа сансарт нисээд үзсэн. Колин бол энийг ойлгохгүй. Тэгэхээр би л над дээр хүрээд ирэх байх гэж бодсон. Харамслал нь би л шууд Колин л уулзсан. Колинтойгоо баг удаан уулзсангүй ухааны тэгээ бүн хайрт орлол. Тэгээ энэ Лисаг бүр өрн хүрсэн. Тэгээ яг бүх юм төсөөснийхэн дагуу биш. Тэгээ Лиса би л хоёр дугуй унж явдаг. Ер нь тийм хоббитэй. Тэгсэн чинь Колин биелийн байр нэг хамтдаа байгаа штэ. Тэр их чад асуудалсан чинь. Тэгээд тэгсэн чинь ягаан дуугүй байгаадсан гинэ. Тэгээд их энэ юу ягаан дуугүй танад байгаад байт юм бэ гэсэн чинь энэ Лисагийн дуу байхгүй гэдгсэн чинь надаа энэ Лисагийн дуу байгаад байгаа нь таалагдахгүй байна. Чи энийг одоо зохицуулж өгөх үү гэж хэлсэн юм л да. Тэгсэн чинь тэглгүй байхтай хайрт нь хонгор мэн гэл нөгөө чинь бүн хайрт орл. Тэгээд тэгснэ Лиса руу залсан баа. Сайн уу Лиса би л ана чи ингэж ирээ дугуйгаа авч боломжтой юу энэ чи хайрна хүн тухгүй байдалд оруулаад байна гэх. Тэгсэн чинь Лиса бүр жинхэнэ за миний дугуйг адагч чэнэтэй үгүй дээ. Миний дуу бол наа чинь байх хэвээр газараа байж гэж бодсон. За тэгэл галзуу бодлоо толгомд нь эргэлдэж эхэлсэн баа. За тэгээд нэг өдөр Адын бодлоод орж ирсэн байна. За тэгээд нөгөө Лиса ч урд нь биелтэй явуулдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр байранд нордог түлхүүр байсан байна. За тэгээд гэрийг нь зүгтэлж агаад байрлал түлхүүрдэж ороод өстө дураараа гэртэн. Тэгээ компьютер дээр нь суугаад бүх мэйлийг нухсан байна. За тэгэл мэдээж X-ийнхаа мэйлийг уншиж болохгүй шүү дээ. Тэгтээ уншсан. Тэгээд уншаад бүр өөрийн хөргсөн зүйлийг олсон. Тэр нь юу гэвэл одоо нөгөө би л болохоор чамайг загваагаар чамайг сансартай хавар битээр уулзаж учирсан гэдэг байгаа шүү дээ. Гэтэл үгүй. Бүр тэрнээс өмнө харилцааны хэлсэн. Лисатай байх хугацаанд хүртэлтэй уулзаж ийсэн тодорхойлоод Лиса тэгээд бүр за би л бол минийх би л авах хэвээр энэ хоёр бол баг надаас нууцаар явуулдаж эхэлсэн байна. Шангийн хүртээгээд үйл даа гэж батсан маа.
За ингээд галзуу бодлуудаа өртлөөд хамаг мэйлүүдийг нь уншаад тэгээд нэг мэдээлэл олж авсан. Энэ юу вэ гэвэл яг энэ явдлаас 7 хоногийн дараа буюу амралтын өдрүүдээр Колин гэх эмэгтэй одоо тэдний байгаа газраас Флорида руу нислэгтэй байсан. За энийг нарчаад гэд нэг санаа авсан баа. За тэгчээд яг тэр нислэгийн өдөр нь бол 2007 оны 2 сарын одоо 5-ны өдөр байгаа байхгүй юу? Колины нисэх өдөр. Тийм, Колины нисэх өдөр. Гэхдээ Лиса юу исэн гэж яг тэр өдөр нь буюу одоо 2 сарын 4-өөс 5-ны шилжих өдрүүдэд Техасын Хьюстоноос Флоридагийн Орландо руу 1400 км машинтайгаа тавьчихсан. За тэгснээ бүр дундаа зогсохгүй одоо бензин дээр авч зогсож цагаалтахгүй гингуутлаа одоо шатхууна бэлдээд тэрнээс гадна дундаа бүр 0 жорох одоо завсралгаа авахгүйгээд памперс тавьсан ба. Оо тийм. За тэгээд энэ явдлаас болоод памперстэй сансын хэсэгчд нэр авсан. Энэ хүн ийм бичдэг болсон. Бүх хэвлэл мэдээлэлд памперстэй сансрын хэсэгч Лиса Новак гэдэг болсон. За тэгээд бүр 1400 км чинь маш удаан хугацаанд тавьсан байхгүй юу? Тэгчээд Колиноос өмнө очиж байгаа. Орландод ирчихэж байгаа. За тэгээд өөрт нь цаг байсан учраас нөгөө Колины нислэг шөнийн 1-д буух хэрэгтэй байсан. Тийм болохоор өөрт нь ингээд хэсэг хугацаа үлдсэн байгаа байхгүй юу? Тэгээд буудал өөр нэрээр өрөө аваад ингээд хамаг юмаа зохицуулаад. За тэгээд цүнхэндээ ачаачин зүйлийг бэлдсэн байгаа. За та нар сонсож байгаарай. Цүнхэндээ алах, үрлэн сумтай буу, скотч, олс. Тэгээд шүршигч нөгөө нулимс сасруулагч. Энэ бүгдийг бэлдээд за тэгээд маш хямдхан хинж харсан хиймэл гэдэг нь мэдтгэхээр парик зүгээд тэгээд цовтай Орландог олон улсын хэсэг бодлоор явсан байна. Тэр чинь сэжигтэй харагддаг. Харин тийм гол нь тэг хүнээс нуугдаж явж ич яагаад тийм сэжигтэй харагдахаар хувцалж бэлдэж байгаа нэ тэгсэн шилмэлтэй орой. За ингээд нэг цагт Колин бууж байгаа штэ. Тэгээд Колин нөгөө нэг тэшээ авах гэсэн чинь тэш нь үлдсэн. Тэгээд дараа чинь нэгсэн 3 цагт байсан шүний. Тэгээд уучлаа ингээд таны тэш 3 цагт ирэхний та түр хүлээж гэнэ гэд онгоцны булаас одоо мөнгө төгрөгөө та хоолонд идчихэж байгаа гэд. Тэгээд Колин болохоор хүлээсэн байгаа байхгүй. Тэр хугацаанд Лиса самттай хүлээсэн байгаа. За ингээд 3 цаг өнгөрч явах алдаа шөнийн 3 цаг өнгөрч явахад Колины ачаа ирээд за тэгээд ачаагаа аваад нөгөө нэг жижигхэн автобуснууд, шаттл баазнууд ирээд хүмүүсийг аваад машины зогсоол дээр хөрөж өгдөө штэ нисэх бодлоос. Тэгээд тэр автобуснаас суусан гинэ. Тэгсэн чинь нэг сонин хүн араас нь дагаад байгааг анзаарсан байгаа. Энэ эмэгтэй яагаад төрөжингээ намайг дагчаад миний сууж байгаа автобусанд сууж гэж бодсон байгаа. Тэгээд айгу хачин эмэгтэй штэ. Хачин париктэй, хачин цувтай. Тэгээд өөрийнхөө машины зогсоол дээр буусан гинэ. Тэгсэн чинь бас дагаад бууцсан. Тэгэхээр за нийлээ юу боллоо доо гэд. Тэгээ өөрөх нь машин ер нь бол нэг 10 машины ил цаана. Тэгэд ингээд чамдамаа чирээд хойшоо жоохон ажигласан гинэ. Тэгсэн чинь уул нь машинаа хайж байгаа нь бол ингээд 90 50 руу харъя штэ. Тэгсэн чинь зүгээр яг л Колин л хараад артаас нь алгацсан гэсэн. Тэгэхээр нь жоохон сандарч эхлээд илүү хурдан алхаад тэгсэн чинь бүр араас нь дахиж хурдан алхаад илүү бүр аимшигтай аваад. За тэгээд алхаад нөгөө чинь сандраад Колин азар машиндаа амжаад газ тээшээ арагшаагаа шидчихэд хаалгаад өгсөн гинэ. Тэгсэн чинь ардаас нэрэл өрсө цонхын балбал. Туслаараа надад тусламж хэрэгтэй ингээд. Тэгэд гайхаад тэ бүр ингээд балмагдсан. Тэгтээ хаалгаад өгч амжсан. Тэгтээ нөгөө Колин амир сайн хүн. Тэгм болоо бас ингээд эмхтэн ямар нэгэн болсон болов гэд яасан гинэ гэд жоохон цонхон онгойлгосон гинэ. Тэгсэн чинь шүршигчээрээ нулимс асгаалгach чадчихсан. Тэгээд Колин бүр ингээ юу ч харахгүй байгаа ч гэсэндээ өөрийгөө сайн удирдаад тэгэд машины амжилттай гаргаад пост руу тавьсан баа. Тэгээ нөгөө мэдээж онгоцны буудлын чинь цагдаа нар хаасайгүй. Тэгээ постн дээр хүн байгаа шүү дээ 24 цагийн турш яадвал нислэг 24 цагийн турш явж байгаа юм чинь. Тэгээд тэгсэн чинь постн дээр очиод нүдэн тухаад туслаарай тэнцэн нэг хүн над руу дайрлаа. Яаралтай тусламж илгээгээд. Тэгсэн чинь тэр хаваарыг эргүүлийн цагт явж таарсан. Тэгээ тэр эргүүлийн цагтаа шууд нөгөө постны хүн дуудаад шалгалт хийлгсэн баа. Тэгээ хоёр эргүүлийн цагт болохоор ихэндээ яг ямар хүн хайж байгаа, ямар дүрс царай зүсдэг хүн хайж байгааг мэдэхгүй байгаа штэ. Тэгээд ингээ гарч идэng тусгаад сэжиг бүхэн хайгаа явж исэн чинь нэг эмхтэй ялч хүмүүд нь тусмаа тэгсэн чинь сандал дээр суудсан. Парик аваад тавилаа. Үйлдэл дээр юу? Тэгэхээр окей. Тэгэл гарч идэнээс бол уучлаарай эмхтэй бүсгүй өөрөө чинь бие мэцэл үзэж болох уу гэсэн чинь жолооны өмнөх үү гэдэг юм. Тийм ээ таны жолооны өмнөх үзэж болох уу гэд. Тэгээ харсчаад
Тэгэд яг жолооны өмлөгийг авах гад цөмхөө ухаж яхад нэг цагт нь харсан байхгүй. Тэгсэн чи цөмхөн дотор маш сэжиг бүх зүйл харагдаж байгаа шүү дээ. Тэгэл окей за хадтай та тэ бидний дагаад хэлцрээ явах хэрэгтэй болчлоо. Танаас мэдүүлэг авах гэсэн ингээд. За ингээл баригдсан. Энэ үед чинь Колин бүр амар айж төгссөн маа шүү дээ. Яагаад гэвэл араас нь бүр хин мэддэхгүй эмэгтэй ингээд дагаад баахан юм үл хийцээ айлгцсан. За тэгээ цагдаа хэлц дээр ирдэг байхгүй юу? Тэгээ цагдаа хэлц дээр ирээд мэдүүлэг авч байгаа. За та ингээд яагаад цөмхөндөө ийм зүйлстэй явж байгаа вэ? Яагаад Колиныг эмэгтэй ингэж халдаж байгаа гэ. За тэгэл мэдээж мэдүүлэг авах өмнө хувийн мэдээлэлүүд наа штэ. Нэр, нас, ямар газар төрсөн, тэгээ ямар мэрэгжил хийдэг гэж асуусан. Тэгсэн чинь сансрын нисгэж. Тэсвэлдээ тэг өдөр болгон хүнд хэлэхгүй штэ. Тэгээ цагдаа нэхлээд тоглоод байгаа юм уу гэж бодсноо. Биеийн хэцэлтийг харсан чи яалт ч нөгөө хитгэн сарын өмнө бүр Америк улс даяар од болсон нөгөө гайхалтай сансрын нисгэж баатарлаг эмхтэй өнөөдөр ингээд мэдүүлгөө сууж яагаад мэдээд тэг бүр цагдаа нар бүр нөгөө хитэн сарын өмнө сансар нисэх хүн чинь гэ бүү хавж юу. Тэр чинь сонин шүү дээ. Хүн ингэж боддог. Бүр амар сонин юм байдалд орсон шүү. Тийм. За тэгэл хил мэдээллийнхэн чинь шууд мэдүүлгийг зэдүүлэх нь үзчихэл пампертай сансрын нисгч эмэгтэй Лиса Новак хэдхэн сарын өмнө сансар нисээд хүмүүсийн бахархал болж исэн эмэгтэй хайр дурлалын гурвалжинд ороослогдлоо гэж юу энэ гэдэлтэй бүр амар сүртэй гарч өгөөл. За тэгэл тэгсэн чинь ингээл тэр гайхалтай байсан эмэгтэй нэр хүн тэр чигтэй байхгүй болчихж байгаа шүү дээ. За тэгэл хүмүүс Лиса Новакийг таньсан. За тэгэл Колины ч гэсэн таниал дунд нь байдаг бас Било гэд сансрын нисгч баг гаргаж ир бүр хачирхалтай мэд бас яагаад гэвэл хоёрын хоёр сансрын нисгч бүр наасагийн хоёроор ажилтан хайр дурлалын харилцаатай гэр бүлээс гадуур харилцаа байж байгаа. Тэгсэн чинь дахиад нэг хүүхэн гарч ирсэн чинь галзуу X нь ингэж ирээд онгоцны буудал багт нь товтлоо тэгээд бүр бөө юм болж байгаа хгүй. За тэгсэн чинь цагдаа нар мэдүүлэг аваад Лисаг чи яах гэж ийсэн гэсэн чинь Лиса болохоор би зүгээр л Колинтай уулзаад миний эр хүнээс хол бай гэж хэлэх гэжсэн зүгээр л юм ярих гэжсэн гэдэг байхгүй. Тэгтээ үйлдэл нь энэ нисрүү байсан. За ингээд мэдээж Лисагийн одоо улстай хийж бүтээсэн гавьяа одоо өөрт нь маш их давуу талаар нөлөөлсөн. Тэгсэн хэдий ч одоо шүүхээс одоо зохион байгуулалтаа хүн хулгайлах гэжсэн. Зохион байгуулалтаа магадгүй хүн алах гэжсэн. Тэгээд хүний бие зөвшөөрөлгүй халдсан гэх мэтчлэн олон чаржууд өөр дээр нь ирсэн л дээ. За тэгсэн ч гэсэндээ одоо НАСА-гийн ажилтан гавьяа зүтгэлийг нь бодоод нэг жилийн тэнсиал тэгээд $15,000 торгуул тэгээд тэрнээс гадна тэнсэн хугацаанд улсад сайн дурын ажил хийх ийм шийтгэлүүд өгсөн байгаа. Гэтэл Колины талаас маш дургүй үлээж байна. Одоо Колины өмгөөлөгч нар яагаад манай хохирогчийг ингэж амар хохирож сэтгэл санааны хохирол те магадгүй бид нар бариагүй байсан бол цаг тухайд нь бариагүй байсан бол цаашлаад юу хийх вэ бид нар мэдэхгүй штэ. Тэр бидээ авч явж исэн зэвсгүүдээр яах ч байсан. Хэрэглэж чадаагүй болохоос шүү дээ. Тийм учраас бид нэр энийг ингэж амархан дуусмаар байна гэсэн. Гэсэдэж Лисагийн талынхын ялсан. Гэхдээ нэмэлт $10,000 тэрнээс гадна Колинд уучлалт хүссэн захидал тэгээд өөр дээрээ GPS төхөөрөмж суулгаад одоо цаг ямагт хаана байгааг нь мэдэгдэнэ л гэсэн үг. Колиноос хол байх. Тийм байна. За ийм үндслэлүүдээр шүүх хурал ингэ хаасан байгаа. Гэтэл баг энэ явдлаас баг шүүх хурлаас нэг удалгүй Колин за ерөөсөө би энэ хүүхэндээ дахиж орооцолмооргүй байна. Энэ GPS суйрлуулах шаардлагагүй. Ерөөсөө л энэ хүүхэнтэй холбоотой дахиж юу ч сонсомооргүй байна гэд энэ бүгдийг төлөвлөсөн байна. За ингээд шүүхээс Лиса азтай гарч өнгөрлөө л дөө. Гэхдээ амьдрал нь тийм азтай өнгөрөөгүй. Яагаад гэвэл НАСА-гийн хувьд бол анх удаага НАСА-гийн ажилтан ингэж хуулийн хүрээнд ингэж гинт хэрэгтэн болсон гэсэн. Хар тал болж. Хар тал. Тэгэхээр НАСА нэр хүндээ бодно штэ. За тэгэл 2007 оны 3 сарын 7-нд НАСА Лисагаас түтгэлцэн уучлаарай бид нар чамтай дахиж хамтарч ажиллаж чадахгүй нэ гэд. За тэгээд Лиса ч юм уу одоо Тэнгисийн цэргийн албанд маш том албан тушаалтай штэ цолтой. Гэтэл цолыг нь одоо бууруулад тэгээд мөн одоо Тэнгисийн цэргийн алба бид нар одоо чамтай цаашд ажиллахгүй гэдгийг мэдгдсэн байгаа. Би лөө ч гэсэндээ НАСА хамтарч ажиллах байсан. Биелийг ч гэсэн НАСА түтгэлзүүлсэн байгаа. За ингээд цаашдын амьдрал хэм бол Лиса маш тайван дууган амьдралаар амьдэрсэн. Одоо чимээгүйх амьдэрсэн гэсэн үг. Гэхдээ мэрэгжилтэй сайн байсан учраас ер нь нэг нууц төсөлтөөр хувийн нэг нууц төсөлтөөр ажиллаж байгаа гэсэн яриад юм байлээ. Харин Колины хувьд гэвэл хичнээн амьдралны муха хар дарсан зүйл болсон ч гэсэндээ биелдээ үргэлжлүүлсэн харилцаагаа одоо хуримлаад
дундаа хүүтэй болоод Аляскад очиж амьдарсан баг. За тэгээд энэ хард арсан зүүдээ муухай болсон явдлаа мартахын тулд зохиол бичиж эхэлсэн. Тэгээд ер нь бол зохиолч бичиж болсон гэсэн үг. За ийм байна. Энэ 3 амьдрал үргэлжлээд ингэж үргэлжсэн байгаа. За харин бас нэг сонирхолтой зүйл хэлэхэд Lucy in the Sky гэдэг 2019 онд гарсан кино. Натали Портманы гол дүртэнд тоглосон кино байт юм лээ. Тэгэд энэ киног Лиза Новаки амьдралаас сэтгүүлсэн. Оо ямар сонирхолтой тийм үзэх хэрэгтэй юм. Хэрвээ та бүх үзсэн бол комент сэтгүүлтэйгээрээ тэгээд эд үйл явдлын аль хэсэгтээ энэ кино адилхан байсан гэдгийг бас хэлвэл маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн миний Crime Time дуусч байна. Тэг хамт байсан та бүхэнд баярлалаа. Бас хамтдаа байсан нөхөрт баярлалаа. Маш их баярлалаа. За ингээд бүгдээрээ миний дараагийн Crime Time-аар уулзъя. Ингээд баяртай. Тэгээд миний дандаа хэлгээр good vibes only. Bye.